Өнгөрсөн шинэ жилийн баяраар 120 см гацсуур мод 60 мянга, 150 см гацсуур мод 80 мянга, 210 см мод 120 мянган төгрөгийн дундаж үнэтэй байсан бол гацсуур модны чимэглэл 12 ширхэг нь 2500-аас 5000 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан. Харин энэ жилийн хувьд гацсуур модны үн 20-с 30 мянган төгрөгөөр нэмэгдэжээ. Тухайлбал хамгийн өндөр нь 240-тай мод байгаа. Хамгийн намх нь болохоор 60 см мод байна. Одоо жишээ хэлэхэд энэ байна 60 см мод. энэ одоо хэд вэ? Энэ болохоор 100000. Хамгийн өндөр нь Хамгийн өндөр нь одоо 240-тай мод над дээр өрн 200 тал байна да. хүмүүсийн худалдан авч байгаа хамгийн одоо дундаж өндөр нь үн хэдтэй байна. За ерөн 2.10 метр 80 их голцох гарч байна да. Тэр нь хэдтэй лээ? Ерөн тэгээ модноос л байдгийн. 240-тай мод одоо над дээр 200 та байхад метр 80-та мод над дээр 230 та байх жишээтэй. Ерөн ийм л Модныхоо чимэглэл. тэгээд ерөн чанараас л болж байгаа. Үн ер нь өөрчлөгдсөн үү өнгөрсөн жилтэй харьцуулахад? Урдаас очиод аваад байхад яонны зүрүүн нодлонгийн яон, инжлийн яонны нэмэгдсэн тэр зүрүүнд л байгаа. Тэр нь одоо хэдээс хэдэн төгрөг авах ойролцоогоор? За ойролцоогоос өрн 20-30 мянган төгрөгийн зүрх байгаа. За харин чимэглэлийн хувьд энэ жил 5000-аас 25000 төгрөгийн дундаж үнэтэй байна. За энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад тоо ширхэг хэлбэрээс хамааран мөн л 1500-аас 5000 төгрөгөөр өссөн үнэ гэж болно. 5-аас 25 30 хооронд л байгаа. Жишээ нь одоо жижиг нь хамгийн хямд байх уу эсвэл цөөхөн ширхэгтэй нь үү? Ер нь бол одоо жижигхэн юм цөөхөн ширхтэй нь л ер нь хэмдэх нь одоо ганц нэг ширхэг тийм. Одоо ийм томууд нь болохоор жоохон үнэтэй 20,000 одоо 25,000 авчиж байгаа. Үнийн хувьд ер нь өөрчлөлт орсон уу? Өнгөрсөн жилийнхтэй юу? Тий. Ер нь бол өөрчлөгдөг нэг 5-10 цаас өөрчлөгдсөн байна. 10,000 төгрөгөөр. Аха. Гацуур болон гоёл чимэглэлийн үн өссөнийг Монгол төгрөгийн ханш унаж урд хөршин мөнгөд нэмэгдэх ханш чангарсан нөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Урд хөршөөс гацуур мод оруулж ирж байгаа худалдаачдын хувьд алдагдлаа бодож нэмэгдсэн үнээр нь зарна. Харин халаас нь нэмгэн иргэдэд 20-с 30 мянган төгрөгийн үнийн нэмэгдэл нь хэтэрхий хүндэтнэ. Улмаар борлуулалт ирсэн модож өнгөрсөн жил 10 ширхэг гацуур зарж байсан худалдаа эрхлэгч энэ жил 5 ширхгийг зарж байгаагаа хэлж байна. Товчхондоо эдийн засгийн хямрал жилийн бүр унаж байгаа Монгол төгрөгийн ханш багварлахтай айлын хүүхэд шинэ жилийн баяраар гэртээ гацууртай байх уу үгүй юу гэдгийг шууд шийдэж байна гэсэн үг юм а.